хайр минь чи яагаад учир битүүлэг юм бэ? Өнөөдөр бид бүхэн таарад уншлагаараа энэ бүхнийг тайлах болно. Нийтдээ 3 бүлэг байна. Эндээс сонголтоо хийгээд дараагийн энэ хайр минь ямар гарахыг үзцгээе. Түүний хэлж зүрхлээгүй, нууцлж буй хайр. 1-р бүлэг стар буюу од. 2-р бүлэг мөн буюу сар. 3-р бүлэг сан буюу нар. Эдгээр 3 картыг хараад дотроо бясалгаад хамгийн зөв гэсэн карта сонгоно. Уншлага ямар болохыг харцгаая. За амар амгалан байцгаана уу? Инх хурш хуй тарууд мэрэгтэйгээ цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За энэ удаагийн сэдэв маань түүний хэлж зүрхлээгүй, нууцлж буй, учир битүүлэг хайр гэсэн сэдэвтэй уншлага хийхээр төлөвлөсөн байгаа. За эхний асуулт нь болохоор та хоёрын дунд үүссэн энэхүү учир битүүлэг таталцлын далд шалтгаан нь юу байна вэ гэдгийг харсан байна вэ? Байна. За ингээд дээгүүр ингээд тавьчихсан байгаа. За энэ болохоор хамгийн эхний карт маань за third party гинэ. Нэг гуравдагч тал гэсэн байна. Тэгэхээр ер нь 1-р бүлгийн хайр дурлалын уншлага дээр 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь амьдралд нь тэр хайр дурлалын амьдралд ямар ч ийсэн гуравдагч талын хүн орж ирсэн байхыг бас үгүйсэхгүй байна. Тэгээд тэр түүнээсээ болоод маш их шаналсан. Одоо болвол зарим нэг хүмүүс нь аль хэдэн сарын өмнө салсан ч юм уу. Нэг бодвол саяхан бас ингээд салчихсан байгаа. Нэг 2-3 сарын өмнө ч юм уу. Иймэрхүү байдлаар 1 сар, 2 сар гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар салсан бас хүмүүс байхыг үгүйсэхгүй байна л та. Мэдээж ингээд эмэгтэй хүмүүс ерөнхийдөө маш их шаналаад байгаа. Эрэгтэй хүмүүс нь ч бас шаналж байгаа л да. Буруу зүйл хийсэндээ бас харамсчиж байхыг үгүйсэхгүй байна. Тэгээд энэнийг нь тайлбарлахаар бидний хамт байхад саалт болсон өөр зүйл байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ картны юу нь болохоор 3 дахь тал гэж байна. Ер нь ингээд сайхан амьдралаа үргэлжлүүлээд явж хахад хин нэгнээ бас төдийлэн сайн зан чанарыг нь мэдрээгүй яваад байсан юм шиг санагдаж байна. Тэрнээсээ үүсээд хэдий олон жил бас ингээд үерхэд нөхрлөөд явж ийснийг бас үгүйсэхгүй байна л та. Тэгээд тэр нэг нууц зан чанар гэхүү нэг 3 дахь тал орж ирээд та хоёрын дунд ийм нөхцөл байдал үүсчихсэн байгаад байгаа. Тэгээд энэ бол маш их хүнд шок болж шаналл тэр гуньгийг авчирсан байна л да. Би энэ хүнийг ингэж бодоогүй байсан шүү дээ. Энэ хүн бол итгэл даах сайн хүн байсан шүү дээ. Яаж чадваа гэдэг үгс орж ирээд ах юм. Яаж намайг ингэж өвтгөж чадваа? Би сайхан байхыг хичээсэн. Би энэ гоё хайр дурлалаа ер нь үргэлж сайн сайхнаар авч явахыг хүсэжсэн, хичээжсэн гэдэг тийм нэг бодол, мэдрэмжүүд орж ирээд байна л да. Тэгээ маш их уйлаад тэрийг бодхоор заримдаа бүр ингээд толгой ингээд заримдаа бүр тэрийг бодхоор дургу хүрдэг ч юм уу. Ингээд дургу чин хүрээ би чинь ингээд алзаагаад эхэлдэг. Тэр хүний бодхоор зарим талдаараа айгүйх сандаг тийм байдалтай байгаа байхгүй юу? Тэгээ бит хоёр ингээд анханасаа таарахгүй хүмүүс байсан байна да гэдэг маягаар бас ингээд бодоод тэр хүний дүгнээд явж байгаа байдалтай. Энэ бол та хоёрын дунд үүссэн учир битүүлэг тэр нөгөө нэг зүйлсэн байж л дээ.
эхлээд бол маш гоё таталцал үүсээд маш гоё бие биендээ татагддаг байсан. Сүүлдээ за нэг 2 жил ч юм уу иймэрхүү жоохон удасны дараа иймэрхүү байдлууд бас үүссэн байхыг үгүйсэхгүй байна. 3-ын тоо гарч иж байгаа болохоор 3 сарч бай. 3 сарын өмнө ч юм уу тэр хүн чи хуурсан ч юм уу. Иймэрхүү байдлаар бас ойлгох боломжтой байна л да. Энэ бол маш их хүнд цохилт өгсөн байна. Тэр хууралт гэдэг зүйлийг ерөөсөө нэг л дотоод тэр далд хумсартаа нэг л итгэж өгөхгүй яаж чадвал гэдэг нэг тийм нэг шаналл айгүйх мэдрэгдээд байгаа байхгүй надад. Тэгэхээр нэгдүгээр бүлгийн хүмүүс маань энэ ирээдүйн эхний уншлага маань таарсан бол өргөжлүүлээд ингээд сонсороо гэж хэлмээр байна. Ягаад ч юм бэ би ингээд энэ хайр дурлалын уншлагыг энэ удаагийн уншлага маш онцгой хийгдэж байгаа. Ер нь цаанаасаа би сая хүртэл нөгөө эхний хэсгүүд дээр нэг гоё ингэж контент маягаар баг зэргийн тиймэрхүү оруулаад тэгээд энэ олон лаг асаагаад ингэж байгаа нь энэ хайр дурлалын уншлагыг маш онцгой хиймээр санагдаад бүр надад өнөөдөр жингээ бодогдоод ингээд энэ ирээдүйн хийж байгаа байхгүй юу. Тэрэн дээр ер нь харанхуй орчинд хийх ёстой гэд хөшгөө хаагаад лага асаагаад би ингээд уншаад байж байгаа нь бас их сонирхолтой байна. Анх удаага л би ингэж тарот карт уншаад хэдэн жил болсон байна л да. Тэгээд одоо ингэ яасан чинь нэг л бүх зүйлсээ өөрчлөлмөр санагдсан. Мэдрэмжүүд айгүй орж ирж байна. Тийм учраас би энэ байгаа орчноо ч гэсэн баг зэргийн жижигэн өөрчлөлт хиймээр санагдаж өөрчилж байгаа. За анх эхлэхээс өмнө бол хэлье гэж бодож байгаа дундуур хэлчлээ. За complete гэж юм. Тэмцээн гинэ. Энд дээр бас ингээд нэгдүгээр асуултыг би тодруулж асуусан байгаа. Эрүүл өрсөлдөөн таныг сайжруулахад түлхэц болдог. Энэ нь урам зориг өгч бусдтай харилцах замаар хувь хүний өсөлт хөгжилд хүргэдэг гэсэн байна. Тэгэхээр ер нь хайр дурлалын харилцаа ер нь ямар ч харилцаа тий ажил төрлийн харилцаа ер нь болоод бүх харилцаанууд өрсөлдөхгүйгээр ингээд эрүүл харилцаа байвал цаашаа ингээд үргэлжилж чаддаг. Энэ дээр ингээд сөрөг зүйлс олцсон шүү дээ. Эрүүл харилцаа бус байгаад байгаа байхгүй юу? Ер нь тэгээд нэгдүгээр бүлгийнх нь цаашдаа анхаарахад энэ тэмцээн гэдэг зүйл тэмцэл competition гэнэ. Энэ бол ер нь альва ямар нэг харилцаа гэдэг зүйл урт удаан явахын тулд эрүүл байх ёстойг маш тодор харуулж байна л да. Тэгээд ямар нэг хүмүүстэй өрсөлдөх шаардлагагүй эрүүл харилцаа үүсгэж ингэж амьдрах юм бол ер нь бол маш гоё урт удаан хугацаанд урам зориг авч бусдаас бас сайхан энерги хүртэх. Тэгээд өөртөө бас нөгөө хувь хүн талаасаа харилцаа хөгжөөд ирэхээр өсөлт хөгжилд хүртэл ингээд цаанаасаа дэлхийн ертөнцөөс ингээд ивэгдээд байдаг л та. Тийм учраас ер нь бол цаашдын харилцаа тал дээр ч юм уу, ер нь байгаа харилцаа ч юм уу, иймэрхүү талаар бас өөрчлөлт, эрүүл гэдэг зүйлсийг эрхэмлэж явах нь хамгийн чухал байх нь л дээ. За 3 сэлэм гарч ирсэн байна. Яалтчгүй. Үнэхээр их шарх авсан байна. Сэтгэлийн шарх авсан, хүнд шаналл авсан байна. Ер нь энэ магадгүй хардаа эрүүл харилцаа хийж байгаагүй болвол бага насны шарх чинь бас сэдрээд энийг бас хүлээн зөвшөөрч чадахгүй 1000 ингээ 3 дахь сал орж ирлээ гэд хүлээн зөвшөөрөөд үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ нөгөө хүн чинь алдаа гаргаад дахин гаргаад байвал үнэхээр энэ хүнээс холдохоос өөр аргагүй тийм ээ. Тэрийг нь бас уучлаад ах нь ч юу юм бэ тий?
Тийм учраас ер нь маш хүнд сэтгэл зүрхний хүнд трама шарх авсан байна л да. Энэ байдал бол энэ нэгдүгээр бүлгийнх нь маш их зүйлийг бодуулсан байна. Ихч зүйлийг сургамж болгож бас өөртөө сургаал болгож тэр их өвдөлт шаналлаасаа суралцах хэрэгтэй бас. Яагаад би унтаж чадахгүй байна? Яагаад би шаналаад байна? За би энэ дээр ингэж төвлөрөх ёстой юугүй юу тийм ээ? Ингээ ямар ч хэсэн өөртөө бас түн шинжилгээ хийх цаг үе нь ирчээд байгаа. Өөр талаас нь бас нэг бодож үзэх хэрэгтэй байна л та. Үнэхээр надад энэ хайртай байсан хүн чин зүрхнээсээ хайрлах хүн байсан бол ингээд намайг хуурах байсан уу гэдгийг бас нэг бодож үзэх хэрэгтэй. Мянга хайртай байлаа гэд танд үнэнч байхгүй байна гэд энэ хүн тогтворгүй тийм зан төлөвтэй магадгүй сэтгэл зүрхний тэр трама шархаа бас ангааж идгэж чадаагүй болвол иймэрхүү нөхцөл байдлууд үүсэх нь бас аргагүй байгаа л да. Тэгэхээр ямар ч хэсэн эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Ер нь иймэрхүү байдлууд үүссэн бол тэр хүнд шарах зовлонгоосоо суралцаж хичээж дараагийн энэ гой зам дээр ирүүл эрх тэгш харилцахын тулд энэ дээр маш их өөрсдөө сайн дүн шинжилгээ хиймээр цаг үе нь бас ирчихсэн байгаад байгаа. Хэдий таны оройдоо нойр хүрч чадахгүй байнгын уйлжсэн тэр нулимс дэрэн дээр чинь туссан тэр нулимс бүхэн үн цэнтэй гэдгийг мэдрэх хэрэгтэй л дээ. Та энэ дэрийг маш их угаасан байж болно. Энэ орныхоо дэвсгэр заав зөндөө их угаасан баг. Гэхдээ энэ энерги нь тэрчгтэй байгаад байгаа. Тэгэхээр та дотоод болон гадаад юмаа бас ингэ шинчлэх хэрэгтэйг харуулж байгаа юм шиг надад санагдчихээн. За, Queen of Wands гарч ирлээ. Аяг нь юу? Савааны хатан. Уул нь нэгдүгээр бүлгийн энэ хүмүүс маань маш гоё эмхтээлэг, үцгэлэнтэй маш гоё бусдыг ингээд манлайлж чаддаг. Айгуу тийм их гал цог дүүрэн гоё баяр баясгалтай эмгтээчүүд байхыг үгүйсэхгүй байна л да. Маш их үцгэлэнтэй. Ямар ч хувц хонорон дээр бие хагаа маш гоё авч явж чаддаг. Маш гоё үцгэлэнтэй эмгтээчүүд байна л да. Тэгэд эмгтээ энерги бас маш гоё сэргээж чаддаг. Бас бусдын нэвийг бас олж чаддаг. Ухаалаг төрлийн маш гоё амбицтай эмгтээ хүмүүс байхыг бас үгүйсэхгүй байна л та. За тэгээд хоёрдугаар асуулт нь яг одоо түүний зүрх сэтгэлд нуугдаж буй учир битүүлэг сэтгэл хөдлөл нь юу байна вэ гэж асуусан байгаа. За энэ дээр judgment гарлаа. Түүний зүрх сэтгэлд ямар ч байсан хостой болох юмсан үнэн ч хантайгаа учир үнэн чайртайгаа хамт байх юмсан гэдэг нэг тийм мөрөөдөл бас энэ хүнд байхгүй шиг байдаг юм байна л та. Зүрх сэтгэлд нь нуугдаж байгаа. Энэ бол энэ хүний дотоод ертөнц байгаад байгаа аахгүй judgment. Энэ хүн бол ер нь гаднаа жоохон ингээд хариуцлахгүй байгаа ч гэсэндээ дотоод тэр чанар нь болохоор мөн чанар нь маш гоё байгаа аахгүй уул нь чин сэтгэл байгаад байгаа. Тэгэхдээ энэ хүн
нөгөө ил тод амьдрал дээрээ төдийл нь энэ зан чанараа дагаж явж чадахгүй байгаа даа л та. Ягаад ч юм бэ энэ хүн ингээд өөрийнхөө тэр нэг магадгүй ингээд тантай хамт байхаараа маш гоё болдог ч юм уу, уян хайлаад ингээд инээд хөөртөө ингээд ад чаргал дулаан уур амьсгалыг авдаг хэрнээ. Ер нь жоохон ингээд ажил төрөлдөө ч юм уу ингээд жоохон ингээд хоёр биенээс хоёр тийшээ ингээд ажил төрөлдөө ч юм уу ингээд явдаг ч юм юм найз нөхдөдөө орж ирэхээр нөгөө сайхан уур амьсгалаа мартчихдаг төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Мартчихдаг. Магадгүй энэ хүнийг бас уруу татдаг найз нөхөд байхыг үгүйсэхгүй байна л та. Чин сэтгэл байгаад байгаа. Даа чинь хүн өөрийгөө жоохон төдийлэн сайн сонсч чадахгүй. Хаяада энэ хүн сонсдог хэрнээ таны дэргэд байхдаа сонсдог хэрнээ гараад явхаараа гадаад ертөнцөд гарахаараа мартчихдаг. Иймэрхүү байгаад байна л да. За тэгээд уул нь бол юмыг бол сайхан бодож тунгаад юмсыг бол бүтээж чаддаг. Сэтгэлгээ өндөртэй хүн байхыг үгүйсэхгүй байна л да. Уул нь бол сайн сайхныг бодож чаддаг, төлөөлж чаддаг, хийж бүтээж чаддаг хүн байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүний төлөв байдал нь хараахан жоохон нөгөө нэг юу болж чадаагүй. Одоо юу гэмээр юм бэ? Тогтцсон нас руу арай очоогүй, жоохон залуу энергитэйч байгаа ч юм уу. Жоохон тогтвортой болж чадаагүй байгаад байгаа. Гэхдээ энэ хүний өөрөө бас их амбицтай. Хайр дурлалынхаа тал дээр уулна их өнөө шудраг байж чадна гэж өөртөө амладаг хэрнээ зарим талаараа ингээд сая гадаад ертөнц рүү гарахаар ингээд мартчихдаг гэсэн шүү дээ. Найз нөхдөдтэйгээ уулзахаараа ч юм уу тэрийг мартчихдаг. Магадгүй тантай нэг уцаар яриад ийм болчлоо гэдэг ч юм уу. Тэгж нэг тайлбарлаад хайрын тэгээд очно гэл ингэж яриад уцаа салгадаг юм шиг харагдаад байна л да. Тэгээд ер нь бол энэ хүн чинь таныг бас тайван байлгахыг бас боддгоо биш боддtiin байна. Өөр нь уцаар яриад ингээд миний хайр ингээд хүлээж агаараа би ингэчээд ирээд мингчээд ирээ найзууд инглээ тэглээ гэд ингээд учир шалтгааныг уул нь ярьдаг. Аха энэ хүн аяг магадгүй ингээд нэг учир шалтгаанаа яриад ингээд гадуур найз нөхдөдтэйгээ уулзаад явж явах үедээ ч юм уу ингээд жоохон архины хамаарлаасаа болоод 3 дахь талтаа уулзсан ч байхыг үгүйсэхгүй харагдаж байна л та. Маш сонирхолтой. Тэр 3 аяг гарч ирлээ. Ингээ парти болоод исэн байгаа байхгүй юу? Парти зохиогоод найз хин нэгний төрсөн өдөр болоод ч юм уу хин нэгний нөгөө найзын төрсөн өдөр болоод өргөдөд байгаа. Гэхдээ эхнэрийг нь ураагүй нөхөр нь очдөг ч юм уу. Иймэрхүү маягаар ингээд уулзалтаад энэ 3 дахь талтай хүнтэй уулзсан байхыг бас үгүйсэхгүй харагдаж байна. Тэгэд энэ залуу бол уулын их гоё амбицтай. Энэ хоёрын айгүй адилхан байгаад байгаа биз. Тэр энэ их залуу хүн байгаад байгаа байхгүй юу? Дөнгөж одоо нөгөө нэг 25-аас угаасаа дээш насны байгаа. Нэг 32 мөр хавцаа ч юм уу. 25-аас 24 ч байж болно. 24-өөс 32-ийн хавцаа. 33 ч байж болно. Ийм насны эрчүүд байх шиг харагдаад байна л та. Тэгээд айгүй жоохон төлөвшсөн настай болоогүй учраас жоохон хөнгөн байгаад байгаа. Хөнгөн баг зэргийн хуумгай байгаад байгаа. Дотоод сэтгэлэн гоё мөртлөө тэгээд нөгөө найз гадаад ертөнцөд гарахаараа мартчихдаг. Бусдын гоо сайхан татагддаг байрын. Ер нь бол ингээд
Эрчүүд дандаа ийм гэхээсээ илүү ер нь бол эмэгтэй хүмүүс чинь их гоё үзэсгэлэнтэй болчихсон байгаад байгаа. Тийм учраас ер нь айлын ихнэр найз залуутай байлаа гэд өөртөө ч гэсэн өмс хувцсан дээрээ ч юм уу өөртөөгөө үс гизгэн дээрээ бас ингээ гоё эмэгтэйлэг энерги дандаа сэргээж авах хэрэгтэй юм шиг санагдчихээн л та. За тэгээд 4 сэлэм гарч ирсэн байна. Тогтургүй энэ ардаа ганцаархнаа уйлаад яг энэ партинаас болоод энэ ардаа ганцаархны эмэгтэй ойц 4 сэлэм гарч ирлээ. Тэгээд маш их юм бодчих. Ийм зүйлсүүд нөгөө гуравч тал орж ирснээсээ үүсээд оройн цагаар нойр хүрч чадахгүй. Энд дээр би хэлсэн шүү дээ. Нойр нь хүрхгүй байгаа, маш их уйлж байгаа, урд дээрээ маш их угаасан ч хэмдэ агаад байгаа. Тэгээд энэ дээр сэлэм 3 сэлэм 4 сэлэм нойр хүрхгүй байгаа, амралт хэрэгтэй, маш их шаналсан, зовсон. Тэгээд энэ эмэгтэй хүмүүслийг шаналаад байгаа харагдаад нь маш их шаналаатай. Яа ягаад ч юм миний бас энэ зүрх бас айгуу тийм өвдөлтөй хөлөө маш их өвдөл уйлаад байгаа мэдрэмж өгöd байна. Ягаад ч юм миний хоолой ч гэсэн ингээд уйлчаар юм шиг санагдаад ах юм. Хоолой зангираад ямар хэцүү юм бэ? Тэгээд энэ дээр ер нь ийм зүйл тохиолдсон байж болно. Тэгэхээр энэ зүйл боллоо гэд одоо ингээд суралцж явах хэрэгтэй байна. Эрүүл зүйл рүү суралцаад энэ хүн болоогүй бол дараагийн хүнээ эрүүл харилцааг үүсгэхийн тулд тийм ээ одоохондоо маш сайн амрах хэрэгтэй байна. Олон юм бодох хэрэггүй байна. Өөр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг харуулад байна л та. Сонирхолтой мессеж гарч ирээд байна. За тэгээд 3 дахь асуултыг харъя. Тэгээд энэ хүний ардаа зүрх сэтгэлд нуугдсан учир битүүлэг сэтгэл хөдлөлүүд нь иймэрхүү байжээ. Ингээд ойлгомжтой болсон. За тэгээ 3 дугаар асуултын ойрын хугацаанд энэ учир битүүлэг харилцаанд гарах хувь тавилангийн эргэлт нь юу байна вэ гэж асуусан байгаа. За тэгээд энэ хардаа хувь тавилангийн учир битүүлэг хардаа жажмент шудраг ярьсны карт маань энэ дээр уруу хараа гарч ирлээ. Тэгэхээр ямар нэг зүйл дээр ер нь хайр дурлалын харилцаан дээр заавал шудраг ёсыг баримтлах хэрэгтэй. Нөгөө хүн чинь зөв зүйлээр амьдрах хэрэгтэйг харуулад байна л та. Жажмент. Магадгүй энэ хүмүүс хардаа сүнсийн сэрэлтээ хийж чадахгүй байгаа. Өөрийгөө сонсч чадахгүй байна гэсэн шүү дээ. Өөрийгөө сонсч чадахгүй байгаа. Тэр алдаа хийсэн хүн чинь өөрийгөө блоклчихсан, өөрийгөө төдийлэн сайн ойлгож чадахгүй байгаа. Тийм учраас энэ хүн хардаа энэ дээр дэвэл гараад ирчих, чөтгөрийн карт гараад ирсэн байна. Тэгэхээр ямар нэг зүйлийн маш их юу гарч ирээд байна. Донтолт үүсээд байгаа энэ хүн угаасаа нэг залуу одоо ингээд наснаасаа ч гэх юм уу да эдэр наснаасаа ингээд айгүй найз нөхдөдөө уулзаж учирдаг. Жохон ингээд уух дуртай гэдсэн энэ хардаа энэ дэр тийм уух дуртай тийм нэг юу байгаа аахгүй өөрт нь чөтгөрлөг жоохон чанарууд байгаа даа л да арх уух дуртай. Тэгэд энэ арх уудаг зүйлсүүд нь дандаа буруу зүйл рүү авчиад байгаа аахгүй юу. Тэгээд энэ хайр дурлалын харилцаан дээр нөгөө
өөрийн гэсэн тэр нэг хариуцлага гэдэг зүйлийг анхаарахгүй айгүй муухай яваад байна л да. Тэгэхээр энэ хүн хардаа ойрын хугацаанд тэгээ энэ учир битүүлэг харилцаанаас гарахын тулд энэ хүн сүнсний цэцэрлэг хийх хэрэгтэй, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Энэ чөтгөрлөг зан чанарууд донтолтоосоо энэ бол эмэгтэй хүний донтолч байж болно, архитаар суудагч донтолт байж болно. Дандаа нэг болохгүй байгаа зүйлд бүр хүлэгдсэн байгаа байхгүй энэ хүн. Тэгэхээр энэ бол жоохон сатааны чөтгөрлөг талуудад их дуртай хүн байна да. Тэгээд хардаа энэ дээр 6-гийн аяг гарч ирлээ. Бага насны тэр нэг багада байсан найзуудтайгаа уулзаад байдаг ч юм уу. Тэгээд ингээд уруу татаад байдаг. Энэ хүний ангийнхан найзууд ч юм уу, оюутан насны найс нөхдүүд ч бас байхыг үгүйсэхгүй байна. Тэгээд эндээ их дуртай юм аа энэ хүн чинь. Бүр хүлэгдсэн явж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүн хардаа одоогор ингээд айгуу сонио. За тэрийг болохоор нэмэлт уншлахаараа хэлье гэж шийдлээ. За ямар тач энэ хүн юу яах юм байна? Ер нь энэ донтолтын байдалтай их тасчихсан, зогцсон. Тэгэд энэ бага насны таньдаг найз нөхөд, оюутан насны найз нөхөд гэсэн хүмүүс энэ хүнийг маш их уруу татаад байдаг юм байна. Тэгэхээр энэ хүн болвол өөрчлөхийн тулд энэ бүхнийг орхих хэрэгтэй сануулж байна. Тэгээд энэ дээр бас нэг мессеж авсан байгаа. Хайр дурлалын тал дээр мессеж авсан. Self competitive гэнэ. За ямар ч байсан өөртөө итгэл гэсэн байна. Нэгдүгээр бүлгийг сонгоцсон хүмүүс маань ингэж шаналхгүйгээр өөртөө амралт өгч, өөр лүгөө нэг харж би энэ шахнаас юу ойлгох хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй, тунгаах хэрэгтэй. Би юун дээр их цагаа үрээд байна гэдгийг эргэн харах хэрэгтэйг харуулад байна. Тэгжиж өөрийнхөө итгэлийг авах хэрэгтэй. Энэ хүн чинь их донтолттой хүн байгаа учраас энэ хүнд нэг харамсаад байх хэрэг байхгүй болов да. Тэгэхээр энэ хүнээс үнэхээр ингээд салж чадахгүй нэг үл энэ хүн чинь мэдээж бясалгал хийх хэрэгтэй, өөрийгөө сонсох хэрэгтэй. Энэ хүн сүнсийнхаа төвшинг сайжруулж илүү тэр сайхан амьдралыг хүртэх хэрэгтэй хүн байгаа байхгүй юу уулна. Тэгэхээр энэ хүн сүнснийгаа сэрэлтийг хийж чадахгүй бол энэ сэтгэлийн шархаа ангааж чадахгүй бол сайхан юм хүслээ гэд тэр сайхан амьдрал нь ирэх үү? Тэ? Энэ хүнд харамсах шаардлага байна уу гэдгийг өөрсдөөсөө маш сайн тунгаах хэрэгтэй юм шиг санагдаж байна. За энэ Oracle картаас зөвлөгөө мессеж авсан байгаа. За ямар ч тач ингээд айгүй далавчаа буулгачихсан ийм буулгачихсан эмэгтэй хүмүүс байна л да. Ер нь бол эмэгтэй хүмүүс маш их гарсан. Энэ дээр бас эмэгтэй хүмүүс. Ер нь энэ эмэгтэй хүмүүс маань энэ гол мессеж нь одоо үгүй. За энэ дээр болохоор одоо нэг алхам ухарч ганцаараа цагийг өнгөрүүлэх нь чухал юм. Өөр хүнд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд одоо өөртөө зарцуулах цаг болжээ гэж сая яриад байсан шиг ингэж гуниглах шаардлага байна уу? Өөрийгөө сайн харах хэрэгтэй. Болохгүй байгаа зүйл дээр ямар зүйлдээ би анхаарлаа тавиад цагийг үрээд ингэж ярьсанчлан картууд маш сайхан холбогдож гарч ирсэн байна. Тэгэхээр энд сайхан бүхнийгээ болохгүй болоод тэр хүн явсан байна. Болохгүй болоод тэр хүн засраагүй байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань өөрийгөө хайрлах
анхаарах цаг нь ирчихжээ гэж ярмаараа. За тэгээд нэмэлт уншлагаар бас орсон байна. Энэхүү учир битүүлэг харилцааг ойрын ирээдүй гэж нөгөө хүн чинь ойрын ирээдүй гэж хардггүй, эсвэл төр зуурын нууцлаг орон зай гэж хардаг юм уу гэдгийг харж өгье. Түүний талд хумсарт зөвхөн чамд зориулсан учир битүүлэг нандин хүсэл нь байдаг уу гэдгийг асууж өгье. Энэхүү учир битүүлэг хайрын эцсийн зангилаа хаашаа хөтлөж байна вэ гэдгийг харж өгөхөөр шийдсэн байгаа. За тэгээд хэрвээ та бүхэн энэ учир битүүлэг нуугдсан хүсэл зангилааг авахыг хүсвэл холбогдох линктээр дараад найзын хүсэлд илгээж чат хэсгээр мэдээлэл аваарай гэж хүсье. За ингээд лайк, subscribe дараарай. Комент хэсэгт бас ер нь ингээд комент бас үлдээвэл гоё. Мэдээж ингээ гоё улаан зүрх үлдээж болно. Тэрэн дээрээ гоё ингээ далавч бас байвал далавч үлдээж болно. Өөрийгөө хайрлах, өөртөө ийм сайхан хайрыг өгөхийн тулд энэ гоё хайрыг өөртөө шингээхийн тулд тийм ээ. Ийм гоё эможид бас үлдээгэр гэж хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэнд хайр дурдлынх нь замналт нь амжилт хүсье. Илүү сайхан шинэ хүнтэй уулзах болтугай гэж өрөөё. За түр баяртай. Хоёрдугаар бүлгийнх нь ирээдүйдээ тавтамаар л нэ. За эхний асуулт маань хоёрдугаар бүлгийнхний хайр сэтгэлийн дунд үүссэн энэхүү учир битүүлэг таталцлын далд шалтгаан нь юу байна вэ гэж асуулт асуусан байгаа. За тэгэхээр энэ карт маань гарч ирсэн ер нь Oracle картуудаараа ингээд л тайлбарлаж та. Картуудаараа зөвлөгөө авсан байгаа. Орлуулшгүй гэдэг карт гарч ирлээ. Чиний хайрладаг арга барил хизээч давтагдахгүй гэсэн байна. Магадгүй нөгөө та хоёр хамт байхдаа маш их бие биендээ хайрыг түгээж исэн. Маш их аз жаргалтай байсан. Ер нь чамтай байх үедээ маш их аз жаргалыг айгүй тийм дүүрэн мэдрэмжийг авдаг байсан. Тэгээ магадгүй хоёр тишээ болсныга дараа ч юм уу санагалзаад байгаа. Тэгэхэд би энэ хүний энэ хайран дээр л байх ёстой байсан гэдэг ч юм уу. Энэ хүний учир битүүлэхэд тэр нөгөө ойлгохдохгүй байгаад байсан. Тэр таталцлын далд шалтгаан нь ер нь угаасаа та хоёрын дунд маш гоё тийм аз жаргалын тийм холбоо үүссэн байгаад байгаа байхгүй юу? Энэ холбоо бол маш гоё аз жаргалыг бие биендээ өгдөг байсан. Ерөн хамт байхдаа маш гоё аз жаргалыг өгдөг байсан. Тэгээд одоо ингээд магадгүй хоёр тишээ болчихсон байдаг болвол тэр хүний чинь нуугдмал тэр нөгөө далд хумсарт нь ч юм уу ямар ч хэсэн өөрийн чинь чамаас илүү дахин давтагддаггүй юм байна гэдгийг маш их ойлгоод ухаарад байж байгаа байдалтай. Чиний хайрладаг хайр бусдаас өөр шүү гэж байгаа юм шиг. Чиний хайрладаг хайр хизээч надад давтагдаж ирэхгүй юм да гэдэг энэ их мэдрэмжийг аваад бас байж байгаа. Эмэгтэй ч гэсэн энэ эрэгтэй энэ хайртай хүнтэйг хамт байхдаа үнэхээр жаргалтай байдаг. За яг үндэ энэ эхний ирээдүнг маань тэр нөгөө далд таталцлын шалтгаан иймэрхүү байдалтай байсан.
За дараа нь decisions гэд бас oracle картаасаа авсан байгаа. Шийдвэр гэсэн байна. Та амьдралынхаа чухал шийдвэр гаргах мөчид байна. Тодорхой бөгөөд өөртөө итгэлтэй сонголт хийх нь эерэг үр дүн хүргэнэ. Тэгэхээр та шийдвэр гаргах хүн та өөрөө байна. Тэгэхээр цаашаа яаж явах, ямар шийдвэр гаргах энэ бүхэн таны гарт байгаа юм биш. Өөртөө итгэхээрээ юм гэдэг чинь хайр дурлал хичнээн ингээд далд хумсарт сайн сайхан мэдээлэл энэ хүний сэтгэл эрэгтэйч бай, эмэгтэйч бай үлдсэн байхыг үгүйсэхгүй байна л та. Ямар нэг шалтгаанаас очиж чадахгүй байгаа ч юм уу, өөрчлөлт гуйж чадахгүй байгаа ч юм уу. Тэг ямар нэг байдлаар үннээ илчилж чадахгүй байгаа. Энэ хүний далд үүссэн тэр нэг бүтээлэг таталцлын далд шалтгаанууд нь одоо ингээ гарч ирээд байна л та. Магадгүй хэлж чадахгүй, үннээ хэлж чадахгүй. Нөгөө хоёр тишээ болсныга дараа ийм шалтгаантай байсан шүү гэдгийг хэлж чадахгүй багтах. Магадгүй дотоод сэтгэлийн тэр нэг хэлэх ёстой үгнүүдээ хэн нэгэндээ хэлж чадахгүй бас хоёр тал руу болсон хүмүүс бас байхыг ч үгүйсэхгүй. Эдгээр нь бол одоо тэгээд шийдвэр гаргаад амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах мөч ирсэн байгаа даа. Тодорхой бөгөөд тодорхой бус зүйл дээр өөртөө тэр гаргасан шийдвэрт итгэлтэй байх хэрэгтэй байна л та. Тэгж чадах юм бол маш их эерэг үр дүн гарч ирэхээр байна л та. Машина унаад ч явдаг ч юм уу, мотоциклаа унаа явдаг ч юм уу, ямар нэг байдлаар байр орно амьдарч байсан газар орноо солих ч юм уу. Хуучин дурсамжаас нөгөө дурсамж руу шинэ зүйл рүү очихын тулд байршлаа өөрчлөх хэрэгтэй ч юм шиг. Магадгүй энэ гоё хайрын дунд байжгаад ямар нэг шалтгаан нь нас болоод хоёр тишээ болоод одоо тэгээд дурсамж нь тэр газараа байгаад байгаа учраас байнга тэр хүнээс санагалцах ч юм уу. Иймэрхүү энергийн цоорхонод үүсээд үлдээд нэг нэгээ шаналгаад байгаа тохиолдол байхыг үгүйсэхгүй байна. Тэгээд ингээд шийдвэр гаргаад одоо ингээд хөдлөх цаг нь ирсэн байна. Тэгэхээр хөдлөх нүүдэл суудал хийж орчноо солих хэрэгтэйг харуулж байна л да. За энэ дээр justice шудраг ёсны карт гарч ирсэн. Тэгэхээр хайр дурлалын харилцаа дээр шудраг ёс байх ёстой байсан. Ямар нэг байдлаар та хоёрын дунд нэг нууцлаг бас бие биендээ хэлж амжаагүй зүйлсүүд байгаа гэж ярьсанчлан иймэрхүү зүйлсүүд бас байгасныг үгүйсэхгүй байна л та. Тэгэд энэ бүхэн нэг өдөр ил болсон ч юм уу. Харилцаа тал дээр тэнцвэртэй байдал их үүссэн. Үүсэх ёстойг бас харуулад байна л та. Тэгээд хайр дурлалын тал дээр бие биенээ хар цагаан гэж харахаасаа илүүтэйгээр алдаа дутагдлыг уучлж өршөөж хүлээн зөвшөөрч нэгнтэйг илэн талангүй ярилцах. Магадгүй тийм нөхцөл үүссэн байсан байж болно. За тэгээд хоёрдугаар бүлгийнх нь ер нь иймэрхүү тохиолдлууд яасан бол харилцаа тал дээр, хайр дурлалын тал дээр ер нь их нууцлаг хүмүүс байгаад байгаа юм уу?
Ягд ч юм энийг ингээ харахаар энэ картыг харахаар зэрэг за авах гээд үгүй. Энэ карт маань нэг л их нууцлаг. Уул нь гоё хайр дурлал байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ ягд ч юм надад болохоор маш гоё хайр байгаад байгаа. Гэхдээ нэг л их нууцуд. Би энийг хэлж болохгүй. Энийг хэлчих юм бол салчхна гэдэг ч юм уу. Ямар нэг байдлаар энэ хүмүүс хоорондоо их гоё зохицдог байрын хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэд ямар нэг зүйлийг дотоод далд хумсартаа ч юм уу өөрийн тэр мэдрэмжиндээ маш их нууцтай байгаад исэн юм шиг их санагдаад ах юм аюу сонио. За тэгээ King of Wands тэгэхээр зэрэг энэ хамт байсан хүн эмгтэй магадгүй аюу тийм шудраг харилцаатай шудраг тийм гоё үнэн шудраг хүн байсныг үгүйсэхгүй. Эрэгтэй нь болохоор аюу тийм амбицтай тийм юмыг захирдаг. Магадгүй тэгэл эрэгтэй нь бол ер нь тэгээд хааны энергитэй ер нь ингээд их төлөвшөлттэй их төлөв даруй мэдлэг их боловсралтай ийм гоё хүмүүс байгаад байгаа байхгүй гуулна. Тэгэд ер нь их удирдахч байрын их бусдад бас заадаг үг яриан их хурц төрлийн хийж бүтээх зүйлээ хийж чаддаг ийм төрлийн хүн байгаад байна л та. Ямар сони энэ хартаа 2 дугаар юун дээр бас агад King of Wands. За энийх нь асуултыг нь харна. Ер нь ийм байрыг харагдаж байна юу? За 2 дугаар асуулт нь яг одоо түүний зүрх сэтгэл нуугдаж буй учир битүүлэх сэтгэл хөдлөлөнд юу байна вэ гэдгийг асуусан байгаа. За мэдээж энэ дэр King of Wands гарч ирсэн. Аягны юу савны хатан хаана гарч ирлээ? Knight of Cups. Ер нь энэ хүн болол сэтгэл хөдлөл их гоё хааны байрын доктортой аюу тийм амбицтай хөдөлж чаддаг. Өөрийнхөө тэр эрч хүчийг яг зөв тохируулж хөдөлж чаддаг. Бас их мэдрэмжтэй. Алсыг их юмсыг их томор харж чаддаг. Ийм гоё хүн байна л та. Энэ хүн их сониуч хүн байна бас. Их юмыг их судалдаг, шинжилдэг. Маш их зүйлийг ингээд юу яадаг. Гөрн өөрийнхөө болгож чаддаг, өөрийн миний гэдгээр болгож чаддаг ямар нэг зүйлийг ажил төрлийгч бай. Ямар нэг зүйлийг өөрийн болгож чаддаг. Тийм эрх мэдэл өндөртэй. Тийм хүн байгаад ах юм. Магадгүй энэ хүн хардаа гадаад орн руу явсан байхыг ч үгүйсэхгүй байна л доо. Ямар ч хэлсэн нэг зүйн совиндоо хөтлөгтөөд нэг зүйл рүү ажил руу ч юм уу нэг юм руу ямар ч хэлсэн хөдөлгөөн хий явцсан байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ хардаа эмгтээчүүд нь үлдсэн ч юм уу зарим хүнд нь таарч магадгүй энэ ирээдүйн зарим эмгтээ хүн маань энэ хүн гадаад явчихсан ч юм уу ажил төрлийн шаардлага гараад явчихсан ч юм уу
Тэгсэн чинь энэ эмэгтэй нь юу маш их санаад байгаа. Маш их санаад, гуниглаад байгаа зүйлс нь ерөөс таалагдахгүй, нөгөө байхгүй хүнээ санаад маш их шаналаад байгаа. Нэг л байхгүй л андаа хажууд нь энэ хүний дэргэд энэ хоёулаа нэг ганцаар агаац. Энэ дээр эрэгтэй эмэгтэй энерги, энэ дээр бас эрэгтэй эмэгтэй ер нь ингээд тусдаа байгаад бах юм. Гэхдээ эрэгтэй эмэгтэй рүү хараад байгаа байхгүй юу? Энэ дээр болохоор хоёр тишээ харчихсан байгаа даа. Энэ дээр ингээд түүний зүрх сэтгэл одоо ингээд нуугдаад ер нь бол таныг маш их санаад идэг, сандаг, таныг боддог. Гэтэ нэг нууц байгаа гэж ярьсан шүү дээ. Яг тэр нууцаа илэрхийлж чаддгүй нөө жинхэнэ чин сэтгэлээрээ жоохон байж чаддгүй юм уу да. Их сонио. Тэгсэн мөртлөө энэ хүн их боддог гэсэн шүү дээ. Айгүй их дотроо их юм боддог. Тэгээд нэг юм нуугаад эмхтэн ч гэсэн тэгээд бас энэ үеийн энерги их адилхан дүү байгаад байгаа байхгүй юу? Яг сонио, айгүй сонио адилхан энергитэй энэ ч гэсэн эмхтэн ч гэсэн ингээ хайртай гэдэг бас төдийлөн хилдэхгүй. Ерөнхийдөө их ажигласан байдалтай байгаад идэг. Гэхдээ нүдэнд харагдахгүйгээр эрэгтэй байхгүй үедээ уйлаад байдаг. Тэгвэл өстой сонирхолтой. Маш их уйлаад их санаад иймэрхүү байдалтай байгаа дах юм. Магадгүй энэ хүмүүс залуудаа ийм гоё аз жаргалтай байсан байж магадгүй. Тэг хамт яваад ингээд жоох нас нь явчихсан. 40 гарцсан ч юм уу. 30 гараад явж байгаа хүмүүс байхыг үүсэхгүй. Тэг хаяада ингээд ганцаардаад идэг гэртээ. Энэ эр нөхрөө санаад ч юм уу. Их гониглаад байдаг байрыг харагдаад тах юм. Гэхдээ энэ хүн тань руу харж шít. Энэ хүн өөрийн чинь л бодоод байна да ер нь. Тэгээд эмхтэн хартаа айгүй шин зүйлийг ихлүүлж чадахгүй. Сэтгэл санаа маш их савлгаатай байгаад байгаа. Нэг л гоё төвлөрч чадахгүй байгаа даа да. Тэгээд өөрийнхөө тэр бүтээлч энерги бүр хаагаа айлчсан юм шиг тэгээд байгаа аахгүй юу? Хаачихсан. Тэгээ шинийг эхлүүлж чадахгүй. Шинэ ажил төрөл эхлүүлж чадахгүй байгаа ч юм шиг. Ямар нэг зүйлийг магадгүй ажил хийж чадахгүй байгаа ч юм уу? Магадгүй энэ хүн их мөнгөтэй байна л та. Энэ хаана энэ эрэгтэй хань их нөхсөн ч юм уу? Одоо тэр хүн их мөнгөтэй байрын. Тэгээд жоохон ингээ холбоог болчоор уйлаад байдаг ч юм уу? Жоохон тийм байгаад бах юм. Тэгээд энэ эмэгтэй зүгээр сэтгэл зүгээ энэ хүн рүү их тэмүүлээд байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө нөгөө гоё ажил төрөл сэтгэж чадахгүй дандаа болохгүй зүйл рүүгээ төвлөрүүлээд байгаа ийм энерги ялгаруулж яана л та. Эдгээр маш их энэ зан чанарууд нэг нэгээсээ нууцсан зан чанарууд байгаад байгаа байхгүй юу? Эмхтэй магадгүй хажууд нь уйлж чаддгүй. Ингээд чөлөөтэй уйлж чадахгүй байхгүй ярина л амар чанга уйлдаг ч юм уу. Эрэгтэй ч гэсэн нэг л нууц байгаад байгаа. Гэтэ эмэгтэй хүн гэхээс илүү өөр хүн гэхээс илүүтэйгээр энэ хүн чинь нэг амбицтай мэдлэг боловсралтай хүн шүү дээ. Гэтэ энэ амбицтай хүмүүс нэг нууц байгаад идэг. Нөгөө чин сэтгэлийн хайраа бас илэрхийлж чаддгүй ч юм уу.
Энийг гал ирч хүчтэй хүн байгаад байна бас их. Энэ хүн гал энергитэй. Аюу тийм юу. Романтик одоо нэг халуун гэдэг ч юм айгу юу гэмэр ч юм секси мен гэдэг ч юм явуучлаарай. Йоо тийм л үг орж ирлээ. Айгу тийм юу гал ирч хүч ихтэй хүн байгаад байгаа байхгүй юу? Айгу тийм халуун дулаан романтик харилцаа байх тэр хүн байхыг үүсэхгүй байна л та. За тийм байна. Тэгээ 3 дугаар асуулт нь болохоор ойрын хугацаанд энэ учир битүүлэг харилцаанд гарах хувь тавилангийн эргэлт нь юу байна вэ гэсэн байгаа. За тэгээд энэ их уруу харцсан картууд яа даа гэж. Гэхдээ ямар ч ийсэн итгэл найдвар одны карт маань уруу, азийн хүрд маань уруу болцсон байгаад байгаа байхгүй юу? Хайр дурлалынх нь энэ учир тэр ойрын хугацаанд харилцаанд гарах хувь тавилангийн эргэлт нь итгэл найдвар алдсан байна. Аз гэдэг зүйлс нь бас ингээд буруу эргэцсэн юм шиг санагдаад явж байгаа хүмүүс байна. Энэ нөгөө хайр дурлалынхаа талдаа их энэ хүнийг их хитрхийх бодоод хартаад байгаа юм шиг тийм байна л та. Хартаад маш их хардснаасаа болоод итгэлээ алдсан. Энд дээр ажил хийж чадахгүй байгаа гэсэн шүү дээ. Шинийг санаачилж чадахгүй байгаа. Тэгээ азийн хүрдэн бүр нөгөө нэг иргэн гэдэг шиг азийн хүрдэн бүр уруудцсан явж байгаа байхгүй. Сэтгэл санаас бүх зүйл нь ингээд сонирн болоод байгаа байхгүй. Тэгээ зарим талаараа хартаа эсэсэлэм маш их нойр хөрөхгүй байна. Энэ эмгтэй хүмүүс ямар их байна. Энэ хартаа энэ дээр уйлаал энэ дээр бүр нойрон чүрхгүй байна л та. Маш их хардал сэрдэлтийн бодол илгээж байна. Энэ хүндээ итгэхгүй байна. Маш их хардсан өөр хүнтэй байгаа гэдэг бодол их тээж итгэл алдаад хийх янз бүр юм хийх хүсэлгүй болсон иймэрхүү байдалтай байгаа байхгүй. Их шаналнгуй байна да. Эсвэл энэ хүн жоохон уцаар ярихгүй тагчиг болцсон ч юм уу. Тэгээд энэ эмэгтэй хүмүүс маань өөртөө ч ярьж чадахгүй, чин сэтгэлийн тэр үгэж хэлж чадахгүй, намайг биччихвэл буруу ойлгочихно доо. Би гуугаад байгаа юм шиг юм болчихно доо гэдэг ч юм уу. Мэдхгүй. Ямар ч хэсэн нэг л сөрөг бодол харилцаанд нь байгаад байна да. Гэхдээ энэ хоёр хүн муудалцсан гэхээсээ илүүтэйгээр муудалцсан юм байхгүй байгаа байхгүй юу? Их сонио. Тэг би хэлсэн шүү дээ. Дотоод нууцуд ихтэй гэж ярьсанчлан их хүчээр битүүлэх их сонио хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Эмхтэй нэх уйлж байна. Энэ одоо ингээд ойрын хугацаанд учир битүүлэх харилцаанд гарах эргэлтэнд юу байна вэ гэсэн эцсийн мөчид дөрвийн сав гарч иж. Энэ юу вэ? Дөрвийн энэ харт хорим найр болно. Магадгүй энэ 2 дугаар бүлгийнх нь хорим найр энэ хүний нэрээд энэ жоох магадгүй хартаа жоохон өөрөөс чи авахгүй байж магадгүй. Энэ ахгүй байхыг үгүйсэхгүй байгаа. Хоёулаа сахалтай гоц.
Тэгэд энэ хүнийг их сандаг. За энэ хүн ирлээ. Дотроо болвол хайрлаад яваад байгаа аахгүй таныг. Гэхдээ та ил гаргаж чаддгүй эмгтээчүүд нь. Би чамайг санаад байна. Би чи яваа гэдэг нэг чин сэтгэлийн үгэж хэлж чадахгүй хоёр талд байгаа болохоор их хүчрэг битүүлэг байгаад байгаа. Тэгэд хардаа энэ хүнд ирээд хорим найр хийхээр ямар ч хэсэн ойрын хугацаанд энэ ойлгомжгүй асуудал чинь тайлгдах нэ. Хувь тавилангийн чинь эргэлт сайнаар ирэх нь бат бөх харилцаатай болж ямар ч хэсэн хорим найр хийж аз жаргалаа олж чадах нэ. Маш их гунигалсан байна. Эмэгтэйчүүд нь ялангуяа. Энэ дээгүр маш гоё амбицтай хүмүүс байсан шүү дээ. Тэгээд энэ хүн ингээд танаас гадаад оронд очсон ч юм уу ямар ч хэсэн хол байхдаа чамайг орлуулдаг хүн хизээч автагдахгүй нэ гэдэг ч юм уу дотроо их бодож байгаа. Ямар ч хэсэн хорим найр тэмдэглэн магадгүй. За хорим найр тэмдэглэх юм аа гэхдээ энэ хүн ирвэл хорим найр тэмдэглэн гэж сонсож болно. Магадгүй найз нөхдөд хорим найр ч юм уу энэ хорим найрд хийж найз нөхдөдтэйгээ баяр цэнгэл тэмдэглэхээр байгаа даа байхгүй юу? Маш их гунигалсныгаа дараа ч юм уу. Гунигалсныгаа дараа найз нөхдөдтэйгээ ингэж гоё гарч орох ч юм шиг, хорим найзынхаа хоримд урагдах ч юм шиг. Магадгүй энэ хүн хорим ирээд энэ хоёр хүн маань ингээд юу н хос байгаад байгаа шүү дээ. Энэ хоёр хүн хос хүмүүс байгаа даа байхгүй юу? Хизээс салж чадахгүй юм шиг санагдаад байгаа. Тийм учраас энэ хүн ирээд хорим найр хийхийг ч үүсэхгүй, найз нөхдөд чинь урахыг ч үүсэхгүй харагдаж байна л да. За Oracle картаас зөвлөгөө карт авсан байгаа. Одны карт. Эмэгтэйчүүдийн ялангуяа итгэлээ алдчихж байгаа шүү дээ. Жохон ингээд холбоо сэлбээг болоод ирэхээр ингээ гуниглаад эхэлсэн. За зүрх сэтгэлгээ гүн рүү хараа. Тэгвэл чи миний хайрыг мэдрэх болно. Чамайг гих хайр минь далаа шиг гүн юм гэж шүү дээ. Вау. Уш магадгүй хардаа энэ хоёрдугаар бүлгийн хүмүүс маш их хүчтэй ирчүүд нь хүчтэй төрлийн хүмүүс хаад байгаа байхгүй юу? Тэгэхээр миний зүрх сэтгэл рүү өнгөе гэж байгаа. Магадгүй энэ эмэгтэйчүүд нь дандаа сөрөг зүйлс бодоод байгаа байхгүй юу? Дандаа нөгөө энэ хүнийг хардас сэрдсэн их гунигалсан над руу ярихгүй байна, яагаад залахгүй байна маань гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаас болоо бүр юу ч хийх сонирхолгүй болчихсон тийм хүмүүс байгаа даа байхгүй юу? Энэ хүмүүсийн хувьд хайр дурлал маш их чухал байгаад байр суурийг эзлээд байна л та. Энэ хамгийн буруу. За тэгэхээр хардаа энэ эрэгтэй хүн байгаа биз? Тэгэхээр энэ хэлж шít. Энэ эрэгтэй хүн миний дотрыг хараад үзээрэй гэж байгаа байхгүй. Зүрх сэтгэлийн гүн рүү хар гэж байгаа байхгүй. Чи өөрийнхөө зүрх сэтгэлийн гүн рүү хараа. Яагаад ингэж гуниглаад байгаа, шаналаад байгаа гүн рүүгөө хар. Тэгэж чадах юм бол чи хайрыг мэдрэх болно. Энэ хүний хайрыг мэдэрч эхлэхээр юм биш үү? Гайхалтай мессеж. Чамайг гих хайр минь далаа шиг гүн юм. Энэ хүн нь бол чин сэтгэлийн үгийг хэлээд байгаа байхгүй. Чамайг энэ дээр хэлцэн штэ аль хэдийнэ. Чамайг хайрладаг, чиний хайрладаг арга барил хизээж давтагдахгүй гэж ярьсан штэ. Тэгэхэд одоо энэ зөвлөгөө карт дээрээ бас батлаж харуулж байгаа байхгүй. Өөрлөгөө өнгий, миний хайрыг чи тэгсэн цагт олж чадна гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ хүн чамайг сансан хэвээр байгаа. Миний хайр далай тэнгис шиг. Энэ ардаад галаа байгаас бас вау. Гайхалтай уншлаг байлаа. За тэгээд нэмэлт хэсэг орсон байна. Энэхүү учир битүүлэг харилцааг
ирээдүй гэж хардаг уу эсвэл төр зургийн нууцлаг орон зай гэж харж гинэ үү гэдгийг харж өгье. Хоёрдугаар асуулт нь түүний далд хумсарт зөвхөн чамд зориулсан учир битүүлэг нандин хүсэл байдаг уу гэдгийг харж өгнө. Гуравдугаар асуулт нь энэхүү учир битүүлэг хайрын эцсийн зангилаа хаашаа намайг хөтлөхөөр байна вэ гэдгийг харж өгөхөр шийдсэн байгаа. За тэгээд хэрвээ та бүхэн нэмэлтийг авахыг хүсэх юм бол энэ хүний нуугдсан хүсэл зангилааг авахыг хүсвэл холбогдох линктээр дараад найзын хүсэлд илгээж чат хэсгээр авч болно. За тэгээд та бүхэн маань лайк, subscribe дараарай. Сайхан сэтгэлийн бас комент бичиж үлдээгээд мэдээж зүрх улаан зүрх дарвал маш гоё байх болно. Ягаад гэвэл энэ хайр дурлалын уншлага учраас. За миний энэ гоё хүнийг ийм сахан хантайгаа эргээд энэ 2 дугаар ирээдүйн уншсан хүмүүс маань энэ хүнтэйгээ уулзах болтугай гэд цагаан морины эможи ч юм уу. Ингээд морьтой эможи байдаг бол морьтой хүний эможи байдаг бол тавьж болно. Эсвэл морьд цагаан өнгөтэй морь байвал эможи тавиараа гэж хүсмээр байна. За тэгээд хайр дурлалынх нь уншлах амжилт хүсье та бүхэнд. За 3 дугаар бүлгийнх нь ирээдүйнтэй тавтаа морилно. За хамгийн дээдлийн асуулт маань болоо та хоёрын хайр дурлалын дунд үүссэн энэхүү учир битүүлэг таталцлын далд шалтгаан нь юунаас болж бие биендээ таталцдаг вэ гэдгийг харж өгж байгаа. Энэ дээд хэсэг нь бол гараад ирсэн байна. Джеймс Т. Хийм гэж юм л та. Би хизээж ийм хүчтэй хүсэл тэмүүллийг мэдэрч байгаагүй гэсэн байна. Магадгүй 3 дугаар бүлгийнх нь шинэ хүнтэй уулзсан ч юм уу. Эсвэл тэр хүнтэйгээ шинэ хүнчээр ягаад ч юм таталцлаар айгуу тийм бие бие рүүгээ айгуу тэмүүлсэн тийм таталцлын тийм биологийн хиймгээд ярьсанчлан хүний бие махбодын бие махбодын тийм нэг том хүчтэй таталцал бас их мэдрэгдээд байгаагүй хүсэхгүй байна л та. Тэгээд энэ хүн нь бол шинэ хүн юм шиг байна. Хуучин гэхээсээ илүү шинэ. Яг тэгвэл аюу тийм хүчтэй тийм их таталцал мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэд юусэн ийм зүйлийг мэдэрч байгаагүйгээрээ аюу тийм мэдрээд байгаа. Энэ хүнтэй уулзаад хөөх ийм бас хүчтэй тийм таталцал байдгийм үү гэж аюу тийм өөрс дотроо бодож модод иймэрхүү байдлыг мэдрээд яваад байгаа юм хайр дурлалыг мэдрээд байгаа хүмүүс байгаад байгаа юм шиг байна л та. Энэ дээр аюу тийм ингээд бие махбодын аюу тийм том таталцал явагдаад ах юм. Энэ бол та энэ хүмүүсийн одоо 3 дугаар бүлгийн хүмүүсийн бие биендээ үүсгэсэн таталцал нь байж л дээ. За энэ дээр breakthrough гэнэ иймэрхүү утгатай юм байна. За эвлэлт гэсэн байна. Ажил мэргэжлийн томоохон нээлтүүд тохиож байна. Зогсон байдлын үе дуусч байна. Том боломжууд, улалт амжилтууд гарч ирж байна. За магадгүй ингээд 3 дугаар бүлгийнх нь ингээд хайр дурлалтайгаа уулзраад амьдрал нь нөгөө нэг тэгшрэн гэж ярьдаг шиг ажил төрлөн хүртэл ингээд урсаж ундрахаар амжилт бүтээр ажил мэргэжлийн илгүү томрохоор шин нээлтүүд нээгдэхээр зогсон
зогсон байдал байсан бол энэ бүхэн нөгөө дараагийн шат руугаа орж шинэ боломжууд, шинэ амжилтууд гарч ирж байна. Магадгүй энэ шинэ хүн чинь та хоёр цаанаасаа учрах ёстой хүмүүс болоод иймэрхүү байхыг үгүйсэхгүй байна л та. Тэгээд энэ магадгүй ингээд зогсон байсан ажил төрөл гинт ингээл та хоёр ийм гоё энерги нэгдэж байгаа. Тэгээд ажил төрөл чинь маш гоё бүтэмжтэй байгаад баяр хөөртэй амжилттай байхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр маш гайхалтай байна. Яг энэ тохиолдол бол ер нь бие биений маш их таталцал, тэгээд энэ бол цаанаасаа ивэгцэн хосууд байхыг ч үгүйсэхгүй байна л та. Тэгээд ажил төрлийн хүртэл маш гайхалтайгаар ундарч зогсон байжсэн бүх зүйлс нь ингээд хөдөлгөөнд орж мороод нэг л гоё амьдралд нэг л гоё өөрчлөлт орж ирээд байгаа. Иймэрхүү хүмүүс бас байгаад байгаа юм шиг харагдаад байна л та. За тэгээ хажууханд нь ингээд үхэл ба дахин төрөлд гарч ирсэн. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань ер нь хуучин дадал зурслаа хайж шин биегээ олж авах цаг үеийн нэрчгсэн байгаад байна. Тэгээ дараагийн шат руу ороход маш бэлэн болчихсон. Эсвэл дараагийн шат руу орсноор ийм гоё хүнтэйгээ уулзах ч юм уу тэгж бас сонсож болно. Тэгээд энэ хүнтэйгээ уулзснараа ер нь шин зүйлийг өөрийгөө шин бие гаргаж чадсанараа ажил үүсчин хүртэл шин алхам хийж тэр зогсон байсан бүх зүйлс хөдөлгөөнд орж эхлэхээр тэгээд хартаа 8 wants 8 сав гарч ирдэг. Ямар нэг байдлаар та бүхэн дээр маш хурдцтайгаар энэ хайр дурлалын таталцлын тэр нэг шалтгаанууд ч юм уу эсвэл бол ажил ямар ч гэсэн хайр дурлалыг та хоёрын хооронд үүсээд байгаа учир битүүлэг таталцлын далд шалтгаан нь ер маш их хурдцтай, маш их гал ирч хүчтэйгээр их хурдан явагдаад байна л та. Их сонирхолтой. Маш хурдцтай. Энэ бол маш хурдан хөгжин цэцгэлт явагдаад байгаа байхгүй юу? Та бүхний амьдрал сайжраад энэ ажил чинь зогсон байдал чинь сайжраад ингээд гоё таталцал нэмэгдээд ийм гоё зүйлсүүд болоод байгаа. Магадгүй та бүхэн ийм өөрийгөө өөрчлөөд нөгөө хуучин биегээ орхиод хаяад шин биегээ олсны дараа ч юм уу хурдцтайгаар ингэж гоё эхлэл тавигдаад тэр үрж шимээ хүлээх ийм сайхан зүйлсэд амьдрал чинь тохиохыг үгүйсэхгүй байна л та. Тэгээд маш гоё хайр дурлал чинь бас маш хурдан орж ирэхээр тэгээд ажил мэргэжил бүх зүйлс одоо ажиллаж байж болно, амьдрал ахуй тэгээд хайр дурлалч маш хурдцтай ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгж бас сонсож болно. Урдныхаа тайлбарласнаар бас сонсож болно гэж ойлгож болно. Тэгээ ямар тач 3 дугаар бүлгийнхэн хайр дурлалын таталцлын хууль мууль нь бол үнэхээр маш гайхалтай хурдан өрнөхөр байна л та. Магадгүй энэ хүнд хардаа аюу сонио цаанаасаа бүр ертөнцөөс илгээсэн хүн байхыг үгүйсэхгүй байна л та. Тэгснээр амьдралч гинт их хогцсон өөрчлөлт ороод маш гоё энергийн том сувг нэгдэж ингээ явахыг бас үгүйсэхгүй байгаа да. Гайхалтай. Үнэхээр 3 дугаар бүлгийг уншихад тест үнэхээр гайхалтай байна. За тэгээд 2 дугаар асуулт нь яг одоо түүний зүрх сэтгэд нуугдаж буй учир битүүлэг сэтгэл хөдлөл нь юу байх вэ гэсэн байгаа. Энийг асуусан. За тэгээд
угаасаа одоо энэ хүн чи хардаа 4 саваа гарч ирсэн. Энэ дээр 4 зоос уруу хараа гарцсан. Энэ дээр 5 саваа гарч ирсэн. За ямар ч байсан хардаа түүний зүрх сэтгэлд нь одоо таны гэсэн сэтгэл зүй маш их байна. Гэр бүлтэй болохоор энэ жажмент хардаа өөрийнхөө тэр жажмент өөрийн чинь дотроос энэ хардаа ер нь энэ хүн чинь их онцгой хүн гэж ярьсан шүү дээ. Тэгэд нэг л юм гоё бүрээ үлээгээ та хоёр үнэхээр уучрахар хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр хартаа ингээ бүр гэр бүл болж шít. Хормын бөөж цэцэг баглаа хорим найр тэмдэглэхэр шít. Энэ бол ертөнцөөс цаанаасаа ингээд илгээгдээ таны дотроос тантай уулзуулахыг бүр илгээсэн хүн байгаад байгаа байхгүй юу? Юу их сонирхолтой. Тэгээд энэ хүн чинь таны амьдралд орж ирснээр маш их өөрчлөлт шинжилт орж ирэхээр тэгээд энэ дээр ингээд нөгөө 4 саваа уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр жоохон энэ хүн хардаа зарим нэг талаараа мөнгө төгрөгийг хэрэггүй зүйлд нэг зарцуулаад байдаггүй. Мөнгийг бол хав дартаг. Магадгүй ингээд хэрэггүй нэг зүйлд нэг их тийг зарцуулаад авахгүй. Мөнгөө тийчих зүгээр нэг урсгаад байдаг төрлийн хүн биш юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн чинь мөнгийг аягүй хайрлаж их шүтдэг байрын хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ хардаа бас их материаллык зүйлд их татагддаг хүн байл л да бас. Тэгээ сэтггүй нь бол ер нь мөнгө төгрөглөө их явдаг байрын. Энд дэр 5 саваа гарч ирсэн. Тэгэхээр одоо түүний зарим талаараа бусдаа жоохон юу яадаг байж магадгүй. Жоохон өрсөлддөг. Баг зэрэг ингээд ил гараад чилдэггүй маа гэхэд дотроо жоохон өрсөлддөг байрын хүн байгаад байгаа байхгүй юу? Өрсөлдөж одоо нөгөө нэг магадгүй ингээ хайр дурлал олохын тулд бусдаа ингээд өрсөлдөд хайраа олж авдаг ч юм уу тий. Тэгхий бас үгүйсэхгүй байна л та. Тэгээд гэр бүл болохын тулд мөнгөө маш их хадгалдаг. Их материаллык зүйл рүү их автсан. Тэгээд энэ хүн бол мөнгийг зүгээр нэг урсгаад байдаг төрлийн хүн биш. Айгүй тийм хадгалаад их юм. Тэгээд хантайгаа уулзраад ингэж гоё хормонд зорцуулна гэдэг ч юм уу иймэрхүү зорилго тавьчихсан хүн байхыг үүсэхгүй байна л та. Тэгээд энэ дотоод сэтгэлдээ ер нь их жоохон бусдаа нөгөө хайртай хүнийг ер нь их бусдаас их хармалдаг байрын бас ингээд бусдаас хамгаалдаг. Хайраа бас нөгөө нэг өрсөлдөөн дундаас олж чаддаг гэх юм уу да. Им олон хүмүүсээс одоо нэг ёсондоо энэ хүмүүс нөгөө нэг тэмцээнд ялна гэдэг шиг хинэн төрүүлсэн энэ хайртай эмэгтэйг авнаа гэдэг шиг ер магадгүй тийм өрсөлдөх дуртай ч юм шиг найзууд хоорондоо ингээд өрсөлдөд хин ялахаар байна. Тэгвэл энэ хайрыг төрүүлсэн аавна гэдэг ч юм уу иймэрхүү нэг сонин жишээ орж ирж байна. Тэгж яагаад тэр хайртай хүн рүү хүнтэйгээ уулзснараа ингээд гоё
энэ дотоод сэтгэлдээ үнэхээр их хайр дурлалтай учрах юмсан, жинхэнэ хайртай учрах юмсан гэсэн тийм нэг зоригтой хүн байгаад нь тэгээд энэ хүн энийг мөнгө хайрлаад бас их бодол сэтгэхгүй ингээ гадагшаад хэлж явахаасаа илүүтэйгээр өөрийгөө жоохон ингээд барьчихсан, хорчихсан жоохон тийм талууд их ажиглагдаад байна. Яагаад гэвэл энэ мөнгөө энэ дотоод юунда дотоод ертөнд өөртөө болов хадгалчихсан, өөрөөсөө харамлчихсан. Тэгэд ингээ хорим найртай бэлтэх гээд хорим найр хийн гээд ингэж хадгалж байгаа. Иймэрхүү байрын хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэд энэ хүн болов яг л зорьсондоо хүрч чаддаг хүн байгаад байгаа байхгүй бас. Их сонирхолтой. Тэгэд хартаа ер нь урдны амьдралууд нь энэ хүний урдны амьдралууд ийм байсан байж болно. Тэгээд дараа нь ингээд таталцаад хайр дурлалтаа очроод ингэж гоё кино бас болж штэ. Ийм гоё бас байхыг үгүйсэхгүй байна. Маш сонирхолтой байна да. За тэгээ 3 дугаар асуулт нь болохоор ойрын хугацаанд энэ учир битүүлэг харилцаанд гарах хувь тавилангийн эргэлт нь юу байна вэ гэж байгаа. За мэдээж ингээд ойрын хугацаанд 7-гийн саваа гарч ирсэн. За ямар нэг байдлаар хувь тавилангийн хувьд болохоор эргэлт нь өөрийгөө бусдаас одоо ингээд янз бүрийн энд нөгөө нэг тэмцээн энтер гээд хүнтэй жоохон ингээд юу яаж яагаад нөгөө найзууд хоорондоо өрсөлдөж байгаад ингээ ялдаг гэж ярьсанчлан ер нь бол энэ хүн яг дараагийнхаа хугацаанд тэр нөгөө харилцаанд гарах хувь тавилан өөрийнхөө тэр нөгөө нэг юу гэх өөрийнхөө байр суурийг их хамгаалахар хүн байна л да. Тэгэд энэ хүн болохоор их сонирм одоо энэ картууд маань бүгд 3 хараа гарч ирсэн байна л да. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэнд ойрын хугацаанд гэхээр зэрэг энэ ойрын хугацаанд гэхээр хамгийн наад хугацаанд гээд уншиж байгаа шүү дээ. Тийм болохоор харилцаанд гарах янз бүрийн энийг жоохон үл ойлголцоод гарахыг ч үгүйсэхгүй байна л да. Жоохон ингээд сэтгэл санаа хямрах ч юм уу ойрын хугацаанд жоохон ингээд яах нь тодорхойгүй болох баг зэргийн жоохон юм нэг савлгаанууд бас үүсхийг үгүйсэхгүй байна л та. Тэглээгээд энэ хүн чинь уул нь зоригтой хүн байхгүй юу? Уул нь энэ саадуудыг давчих юм бол та бүхэн дараагийн шат руу орохыг ч үгүйсэхгүй. Гэхдээ энэ удаадаа та бүхэнд сорилтууд ирсэн байна. Энд 5-ын зоос ер нь маш их гунигэлж шаналсан, юмсыг харж чадахгүй болчихсон, шин зүйл бодож сэтгэж чадахгүй, жоохон ингээд бусдаа онцгүй харилцаа, хайр дурлалын харилцаан дээр бие бинийгээ жоохон ингээд маргаж заргаад нэг гомдоосон талууд бас байгаад байгаа. Хамт байхаар жоохон гонигтай байгаад байсан. Хамт байхдаа ч гэжтэй ер нь ингээд хаяа заримдаа ер нь ингээд хүний амьдрал юм чинь янз бүрийн савлгаатай байгаа шүү дээ. Тэрэн дээрээ жоохон юм яагаад сэтгэлийн тэмнийг
сөрөг зүйлсүүд гарч ирээд байна. Тэгээд энэ бол ойрын хугацаанд гэж ярьсан болохоор ер нь одоогийн байдлаар өрнөд явж байгаа зүйлсүүд дараа нь энэ ирээдүг ерөнхийдөө асуусан байсан шүү дээ. Нуугдаж байгаад одоо сэтгэл энтер гэж тэгэхээр зэрэг ойрын хугацаанд жоохон ингээд сорилтууд тулгарсан байж болно. Тэглээгээд энэ хайр чинь цаашаа явчих гээд байгаа хүн биш шүү. Тэгэхээр маш зөв сэтгэл зүйтэй байх хэрэгтэй байгаад байна л да. Тэгэхээр та бүхэн ер нь өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Сөрөг сэтгэл зүгээс өөрсдөө хамгаалж тэгээд жоохон амьсгалын дасгал хийж жоохон өөрийгөө тайвшруулж явах маш чухал байгаад байна. За энэ дээр Oracle картаар зөвлөгөө авсан байгаа. Энэ карт гарч ирсэн. За. Та юу төсөөлж байгаагаа анхаараарай. Учир нь та хоёрын бие биедээ биширдэг чанарууд бол та хоёрын эзэмшдэг чанарууд юм аа. Түүний адилаар танд таалагдаагүй чанарууд бол таны өөрийн тусгал юм. Гоё мессеж гарч ирсэн биз дээ энэ дээр. Та юу төсөөлж байгаа анхаарал үзээрэй. Эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Хайр дурлалын харилцаан дээр төсөөлөд үзээрэй. Юун дээр их бодоод байна, юун дээр их анхаарад байна тий. Та хоёр бие биедээ биширдэг чанарууд бол та хоёрын эзэмшдэг бие биенээ биширч магтах энэ чанарууд нь та хоёрын мөн чанар шүү гэдгийг илэрхийлээд байна л та. Түүний адилаар тэр хин нэгэнд нь таалагдах чанарууд бий. Тийм болохоор тийм чанарууд байна гэдгийг хараалах юм бол энэ чанар бол зөвхөн таны тусгал шүү гэдгийг хэлж өгöd байна л да. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг сорилтууд гэж ярьсанчлан бусдын тэр болохгүй байгаа зүйлсүүдийг хараад байвал та магадгүй таны дотор тэр сөргүүд нь байгаад байгаа гэсэн үг л дээ. Тийм учраас өөрсдийнхөө тэр дотоод тэр мөн чанарыг жоохон тайлж ангааж идэх тал руугаа явах нь их зүйтэй юм шиг байна л да. За тэгээд нэмэлт хэсэг орсон байгаа. Энэхүү учир битүүлэг харилцааг ирээдүй гэж хардаг уу? Эсвэл төр зүрийн нууцлаг орон зай гэж хардггүй гэдгийг харж өгье. Хоёрдугаар асуулт нь түүний далд хумсарт зөвхөн чамд зориулсан учир нь ойлгохдохгүй битүүлэг нандин хүсэл байна уу гэдгийг харъя. Гуравдугаар асуулт нь энэхүү учир битүүлэг хайрын эцсийн зангилаар хаашаа бидний хөдөлгөөр байна вэ гэдгийг асууж өгье. Ингээд та бүхэн нуугдмал хүсэл зангилааг авахыг хүсвэл холбогдох линк дээр дараад найзын хүсэл дэлгээрээ чат хэсгээр мэдээлэл авах боломжтой. За ингээд лайк, subscribe дараарай. Сайхан сэтгэлийн комент бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр эндээс 3 дугаар бүлгийнх маань хайр дурлалын энэ гоё хүнтэйгээ магадгүй цаашдаа учрах ч гэсэн цаашдаа учирсан байгаа ч гэсэн энэ сайхан хүмүүс маань сарнаа цэцгийн эможи юм уу энэ гоё хайрын Oracle картын улаан зүрхийг ингэж тавьбал бас энэ хүсэл биелэх болтугай гэдгээр бэлэгдээд энэ сайхан эможуудыг үлдээгэр гэж хэлмээрээ. За тэгээд 3 дугаар бүлгийнхэндээ амжилт хүсье.